За Хүсэл аймгийн засаг даргын санаачлагаар 2 дахь жилдээ нүүрс хямд нийлүүлэх энэ ажил маань өнөөдөр эхэлж байна. Тэгээд Могон голын нүүрсээ өнөөдөр 91 тонн нүүрс ирсэн байна. За одоо яг энэ ирсэн байгаа нүүрсүүд маань манай 12-ийн 1-5 10 дугаар гэсэн 2 цэгт маань борлуулагдсан. За энэ дээр маань нүүрсний үн ханш өнөөдөр бас 3 төрлийн нүүрс ирсэн байгаа байна. За усын хар тархтай нүүрс, мөн Баянтайгийн нүүрс, Могон голын нүүрс гэсэн ийм 3 нүүрс ирсэн энэ цэг дээр маань. За Могон голын нүүрсээ бид нар энэ жил машин дээрээс нь борлуулалт хийж байгаа. За энэ машин дээрээс тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр, шуудаа нүүрсийг 7 мянган төгрөгөөр борлуулагдчихнэ. Тэгээд цаашид бол энэ арга хэмжээ маань өнгөрсөн жилийн адил үргэлжлээ явна. Тэгээд энэ жилийн нүүрс бол бас шинэ сайн чанарын экспортын сайн нүүрс ирсэн юм байгаа. Тэгээд иргэд та бүхэнд бас энэ цэгүүдээр маань дамжуулаад үйлчлэлтэндөө бэлтгэж нүүрс авахыг бас хүсэж байна. Тэгээд нүүрс маань 1 тонн нь 180 мянган төгрөг, нэг шуудаа нь Могон голын нүүрс маань 7 мянган төгрөгийн үн ханштайгаар мөрөн сумын иргэдэд нийлүүлэгдэнэ. За өнгөрсөн жил бид аж ахуйн нэгжид бас хүссэн хэмжээгээр нь өгчээсэн бол энэ жил аж ахуйн нэгжид нэг удаа 1 тонноос илүүгээр олгохгүйгээр ийм журмыг бас зохицуулалт хийж өгсөн байгаа. Мөн борлуулагчтайгаа бас энэ талаар ярилцсан байгаа. Тийм учраас аж ахуйн нэгж одоо манай нам даргалтаар халдаг худалдааны төв жижиг аж ахуйн нэгжүүд маань нэг удаагийн авалт нь 1 тонн байх нэ. За иргэд маань бас мөн хүргэлтээр энэ цэг маань үйлчилдэг байгаа. За 1 тонн нүүрс маань 180 мянган төгрөгөөр, нэг шуудаа нүүрс маань 7 мянган төгрөгөөр Могон голын экспортын сайн чанарын нүүрс маань борлуулагдж гэлээ.